Уул нь болвол төлөвлөгөө ёсоор Саруул буян ардын орон зохиол Саруул буянгийн илтгэл байгаа. Гэхдээ Саруул буян доктор одоохондоо өндөр шалтгаанаар ирж амжаагүй байна. Тийм учраас дараагийн илтгэлийг хэлэлцүүлж байя. За Монгол бөөгийн уул ус тайлга тахилгын зан үйлийн онцлог уламжлал ба шинжилэл гэдэг сэдвээр соёлын гавьяа сэтгэлтэн боловсрол соёл мэдээллийн гүүр төрийн бус байгууллагын тэргүүн доктор Галарид таныг урьж байна. Манай хуралдаанд оролцож байгаа хүмүүс яг яриаг үедээ өмнөх микрофоноо хаагаад суухыг хүсье. За сайн байцгаана уу, та бүхний амгалан гэлтгийа. Тэгээд өнөөдөр их сайхан хуралд оролцох боломж хангаж өгсөн зохион байгуулагчид талархаж байна. За миний сэдэв бол бас яг ч одоо бурхан алдан хайрхны тахилга та шууд хамааралтай биш, ерөнхий нэг тийм югаар явах шиг байна. Монголын бөөгийн уул усны тайлга тахилгын зан үйлийн онцлог гэхээр бас нэг тийм тоон маягийн ийм юу байгаа. За чинь аль дээр нь дарна гэлээ хөө. Болцсон уу? За баг тэгэхээр зүгээр ингэ зогсож байгаа юм чи юу? Тэгэхээр микрофоноос орчихгүй байна. За тэгэхээр яг өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэртэн бөө мөргөлийг үүссэн хугацааг бол нэг 5-7 мянган жил гэж судлаачид үздэг юм. Энэ нь болохоор одоо буган гишүүний соёл яг одоо чулуун зовсгийн үе энтертэй давхцдаг. За Далай гуай, Пүрэв гуай, Буянбат өөрөө Монголын энэ эрдэмтэд бол 5-7 мянган жил тэгээд за Дулан багш бол яг хадны одоо оршуулгатай холбоотой одоо та бүхэн мэдж байгаа нэг дэлгүүр уулын явгаар ЮНЕСКОд очиж ЮНЕСКОгийн байранд тоглолт хийж дуулаач үжиг хийчихсэн яг бөөгийн одоо сан үйлээр тэр бол нэг 3000 орчим жил гэж одоо нэлээд хашаарлаж хугацааг нь наагур авсан байгаа. Гүнжин Сүхбаатаргой бол ер нь хүннүүгийн үед бол Монголын хүннүүгийн бөө бол одоо мэрэгжлийн бөө байсан одоо хөгжлийн хамгийн дээд шатанд хүртсэн байсан гэж бас нэг ингэж дүгнсэн байдгийн ер нь Монгол эрдэмтдтэй гэж дүгнж байгаа л да. Тэгээд их олон сурвалжаар энэ бол харагддаг. Хадны сүг зургууд байна. Бөөгийн одоо Монгол улсын нутгаас нэг 10 гаруй одоо бөөгийн зангуултай холбоотой зургууд одоогоор олдоод байна. Түүхэн сурвалжууд яг хятад голдуу нэг хятадлуу байна л да. Их сурвалжууд бас байна. Домог туйлс гэх юм бол бас шинээрч одоо нэмэгдсэн домгууд байх жишээтэй. За археологийн олдврууч гэдэг юм уу. Тэгээд энэ бүгдээс харахаар энэ Монгол бөөгийн уул усны тайлга тахилгын сан үйл нь ерөөсөө энэ бөө мөргөл үүссэн үеэс өнөөдрийг хүртэл уламжиж ирсэн соёлоо. Энэ нь бол түүхэн хугацааны явцад бол агуулга хэлбэрийг бол тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байсан гэсэн нэг ийм дүгнэлт хийж болно. За тэгэхээр хүннүүгийн үеийг аваад үзье. Хүннүүгийн үед бол за манай гол их сурвалж бол бүгдээ мэднэ Симасяны шийдсийг одоо тэнд одоо хүннүүгийн төвдөрт нь бол нэг 3 тахилгын тухай хичээд байгаа шүү дээ. 100 намар хаврын ийм 3 тахилга Лүнчэн тахилга. За Шануга ордын тахилга, Дайлиан хотын тахилга гэсэн нэг ийм одоо луу тахилгууд гэдэг нохой өдөр голдууг хийдэг гэсэн нэг ийм мэдээлэл тэнд агуулгаддаг. Тэгээ энийг бол орос хэлээр дамжуулсан юунд бол нэг өвөг дээдэс тэнгэр газрыг тахидаг хүмүүс нь сүнс болоод газар тэнгэрийн савдаг эзэнд одоо тахил өргөдгөө гэж орсоор дамжуулахаар гэж орчуулсан байна. Сүхбаатаргой бол хятадаас орчуулгатай шууд өвөг дээдэс тэнгэр дэлхий онгон хайрхтад тахилга үлдгэнэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол уул хайрхтад тахилга үлддэг энэ зан үйл бол хүннүүгийн үдэхэд одоо хэлбэрээ олчихсан байжээ гэж. Тэгэд шанив бол өглөө ордноосоо гарч урах наранд мөргөдөг, оройс харанд мөргөнө гэхээр нэг уламжиж шинжилт маань энэ дээр юу яваад байна гэхээр уул хайрхтын өнөөдөр бидний хийж байгаа тахилга бол мөн одоо энэ хүннүүгийн үеэс ингээд хэлбэрээ олчихсан ийм тахилга байжээ гэж. Хоёрдугаарт бол өглөө урах наранд оройс харанд мөргөнө гэдэг энэ бол одоо олон мянган жилийн турш уламжлаад ирсэн одоо гэхэд бид нар юу гэдгийг шиний нэгний өглөө наранд моргон гэдэг монголчууд нийтрээ гарч байгаа энэ зангуул бол ямар шашинтайгаас үд хамааран яг тэр угсаатны хувьд бол бас ингээ уламжчихсан ийм зүйл байна гэж хэлж болохоор ийм байгаа. За дараагийн бол одоо манай нүүдэлчтэн улсуудаас яг зөвөр хамгийн хэцүү нь бол хамгийн их
хятадчилсан. Тэгэхдээ одоо ялтгүй нүүдэлчин эрдэм Монгол уг сатан бол хятад байгаа тийм ээ, хятад. Тэгэхээр хятадны яагаад хятадыг ингэж авсан бэ гэхээр энэ маань өөрөө хаадын түүхээ бичмэлээр үлдээсэн их тодорхой үлдээсэн учраас энийг жишээ болгож авсан. Тэгэхээр нөгөө хятадны үеийн бөөгийн тахилга юу байсан юм бэ гэхээр хятад ч өөрөө их сонин гүрэн. Яагаад гэвэл одоо анхны хаан Абаучи гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол буддын сүм, күнзийн сүм, бомбын сүмийг бол бариулж ирсэн. Дээр нь бөөгийн тахилгатай юу шашинтай ингээд их олон шашныг бүгдийг одоо хослуулж ингэж явж ирсэн. Ийм бодлогын хувьд бол их сонин ийм л улс л та. Тэгээд энд бол анх хаан суухдаа 907 оны хаврын тэргүүн сарын цагаан бар өдөр гал өрдөн тэнгэр тагчиж одоо хаан суусан гэж. За энэ дахиад нэг уламжлал маань одоо яригадаад эхэлж байгаа. Яагаад гэвэл за тэр хүннүүгийн үед бол нохоо өдөр төрийн үйлийг хийдэг байсан бол хятадны үед бол одоо бар өдөр төрийн үйл хийж байна. Одоо өнөөдөр бол Монголын энэ бөөгийн зан үйл хийж байгаа тэр өдрүүд гэх юм бол төрийн 3 өдөр гэж 3 өдөр байгаа шүү дээ. Нохоо өдөр, бар өдөр, нэг нь мор өдөр. За энэ 3 өдөр төрийн үйл хийдгээ гэж одоо бөөдөл жишээ нь өнөөдөр хүртэл уламжлалцсан явж байгаа шээ. Тэгээд энэ дээр их юу нэг сонин 911 онд одоо Абаучи хааны дүүнэр өөрөөс нь урваад тэр үеийн цаазаар бол одоо цаазаар авах хэрэгтэй болсон. Гэтэл цаазаар авалгүй дүүнэрээ ууланд авч гараад тэнгэр газарт мэдүүлж өчил өчиж дахил өргөөд за би одоо дүүнэрээ авлуул одоо ань насанд нь алдахгүй цаазаар авахгүй гэдэг ингээд уучлж өршиж өгдөг тэнгэр газарт мэдүүлж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд юундаар хөвчөрөд уламжилдгүй хөхтэй зэрэг нөгөө за дараа ярин дээр 13 дугаар зуунд ч гэдэг энэ уламжилж байна. Түүний дараа одоо тэнгэрт өчил өчөх нь үйл бол байн гүргэлжтэй тухайн. За өргөлийн хувьд бол их сонин хар цагаан хон байна, хөх хөхөр цагаан мор, улаан өхөр хөх мор гэдэг ч юм уу хар цагаан ямаагаарч тагчээсэн байна. За юуны хувьд бол хятадны хувьд бол бас нэг юм бол яг одоо гахаан толгоо молгоо гэдэг шиг олон юмар яадаг. За манайхан бол одоо тэр хон өхрээр хон мороор бол одоо тагдаг энэ уламжлалыг бол бас хадгалаад өнөөдөр хүрсэн байна. За 1091 онд жишээлх юм бол энэ дээр одоо энэ дуудууд төрүүчийн илтгэдүүд их олон дуртагдаад байсан нэг асуудал гарна. 1091 он, 1012 он, 1045 он одоо 870 хэдэн онд бол одоо яаж ирсэн гэхээр хятадны хаадууд бол навчит уулын зүг тахилга болдог. Зүглүүч тахилга. Одоо өнөөдөр зүгэл тахилга гэж ярьдаг. Зүглүүч тахих өөрөөр хэлбэл уул тайлхын дээр очлоггүйгээр бараа харагдах зүгээс одоо манайхны одоо тэр нөгөө цагаан эргээс бурхан халдууны зүглүүлдэх яа гэдэг санал яригадаад байгаа ч юм уу. Яг энэ дээр одоо явж байгаа. Тэгэхээр энэ бол бас л их хэрэгтээс манайханд уламжилсан ийм тахилгын зангуул байна. Хятаднууд бол ерөөсөө нараас худлаа гэдэг чинь намар гэдэг уул тэгээд энэ навчит уул хоёрыг л ерөөсөө маш их тагдаг байсан ийм юу харагдаж байдаг. За зүгээр яг тэр төрийн үйлд бөө утгуудыг ашиглаж ирсэн тэр юу нь бол юунд дээр гэж анхаар одоо тэр 998 онд бол бөө утгуудыг хоёр хувааж хагаад одоо нэртэй том уул гол хөндийнүүдийг бол тахиулж ирсэн гэсэн нэг ийм баримтуулт энд үлдсэн байна. Хамгийн чухал нь бол одоо Мүүзүн хаан жишээлх юм бол төрийн ёслолын журамд хань улсын одоо тэр ёслолыг одоо өөрөөр хэлбэл хятад маягийн тэр ёслолын журмыг бол төрийн ёслолтой хэрэгэлдэг болсон боловч наранд мөргөх ёслолыг хуучнаар хийв гэж. Нөгөө хүннүүгийн үеийн наранд мөргөх ёслол бол энэ дээр уламжлаад ирсэн чинь одоо өнөөдөр манайхан бас шиний нэгэндээ наранд мөргөдөг хэвээрээ ингээд хадгалаад явах жишээтэй. За дараа нь одоо их Монгол улсын үед яасан бараг бүгдээр мэднэ тийм ээ. Тэгэхээр энд бол тахилгын урдын адил одоо тэр тахилгын газруудыг шүтэн гэж нэрлэжсэн бололтой гэж далайгаа утсан байгаа. Тэгэхээр нууц товчооны 133 дараа бол хуст шүтэн, нарт шүтэн гэж хоёр шүтэний тухай гарч байгаа. Тэгээд энийг бол Дулан багш бол
За өвөг дээдсийг одоо ингээд онгоцохдоо саглагар модонд одоо оршоогоод тэгээд тэрийг шүтдэг ёсны улбаатай гэсэн нэг тайлбар хэлж जैन. За одоо 10 дунгой бол энэ бол ерөөсөө бөөгийн шашны зан үйл гэдэг тийм газар байжээ гэсэн утгаар нь ингэж хэлсэн байгаа. Тэгээд бурхан алдууны үед бол түрүүн одоо хэд хэдэн ихтэл дээр дурдагдлаа. Үнэхээр яалтг одоо урайхаа нарын бол шүтэн тахилах тоглоо гэсэн гэдэг нь тодорхой. Далаагуун хэлсэнчлэн. За тэгээд мэдээж их Монгол улсын хувьд бол хамаг Монгол улсын хамаг Монголын үед л одоо үеэс л одоо бурхан алдаа гэж одоо шүтчээс үтэ олно гэсэн байна гэж одоо далаагуй анх одоо тэмдэглэсэн байна. Тэгээд бурхан алдууны нэр бол яг 28 9 бишээ 30 гаруй удаа 32 удаа гардаг юм. Ягаад гэвэл энэ халдуун гэдэг нь байхгүйгээр зур бурхны гэдээ бас нэг 2 3 явцдаг. Тэгээд тэдний нөгөө контекстээс нь ойлгоход бурхан алдуулын тохиолдол. Тэгэхээр 32 удаа бол бурхан алдуун гэдэг нэр. Тэнгэр газар гэдэг нэр бол за тэнгэр гэдэг үг нэг 70 удаа, газар нь 72 удаа ч болоод байна. Тэгэхээр энэ тэнгэр газар бурхан алдуун гэдэг гурван юм бол нэр үг нь бол хамгийн олон гарч ирж байгаа гэдэг. Тэр тусмаа тэр нь бол тайлбар тахлын зан үйлтэй дам болоо шууд холбогдож байна гэдэг нь. Үүний цаанд одоо тэр тайлбар тахлын гол утга учир бол энэ гурван үгтэй их холбогддог байжээ. Өөрөөр хэлбэл бурхан алдуун гэдэг тэр хайрхан болов монголчуудын хувьд яалтгүй онцгой чухал байсан гэдгийг харуулдаг. За нэг онцлог бий. Нууц товчонд бол тайлга тахилга гэж орно үг байхгүй. Сацал цасан өчил өчнө. Бөөс бөөлүүлнэ, бөө нарыг бөөлүүлнэ гэсэн ийм л үгнүүд яваад байгаа шүү дээ. Жишээлх юм бол юу гэдгийг тахил гэдэг үг одоо бид нар дандаа тахил гэж тахих гэж яриад байна. Тэгтэл тахих гэдэг үг бол жишээлх юм бол өсвөн бүхий үгнийг өндөр суудлал суулгаж тахиж гэж одоо өөрөөр хэлэх юм бол хөндлөж явсугаал гэж байгаа болохоос биш яг тэн дээр бол тахиж гэж үггүй. Тэгээ энэний цаана юу харагддаггүй гэвэл дандаа энэ өчил өчөх. Тэгээд одоо цацал өргөх ийм л зан үйлүүд яваад байгаа. Одоо 103 нууц төвчны 103 дээр бол их тодорхой манай төрүүчийн хэлтгэгч бас ингээд юу ялаа ярьлаа. Одоо мэрэгдээс сугтлаад бурхан алдуу ууланд одоо тэмүүжин байж байгаа дараа нь одоо аврагдсны дараа бол өчил өчиж цацаж одоо мөргөж өсөгдөж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр бол одоо нөгөө бүсээ хүзүүндэн зүгээд малгаагаан гартаа ягаад ч гэдэг юм уу. Тэр үүдүүдийг хийхэд хамгийн гол нь тэр хайрхандаа хандаж өчил өчтгүү. Тэмүүжин бол наран сөрөг ёсонтой мөргө согдоод гэдэг чинь одоо өөрөөр хэлэх юм бол тэнгэрт хандаж өчил өчтдөг. Энэ хайрхан намайг ингэсэн учраас өглөө болгон ингэж өдөр болгон ингэж яа гэдэг тэр өчлийг бол тэнгэрт өчөж байгаа. Яг тэр зан ушил бол одоо өнөөдөр хүртэл бас дахиад бидэнд уламжилсан. Бид нар бол өнөөдөр ерөнхийлөгчийн зарлагч гэсэн ялгаагүй, манчин үеийн зарлагч ялгаагүй, богд хааны зарлагч ялгаагүй уулын тэнгэрийг таах гэж харж байгаа. Энэ уул хайрхтын тэнгэрийг тайдаг. Тэгээд тэнгэрт нь өчлөөн өчөөд цацлаан цацаад одоо сүүлийн үед бол одоо нөгөө юу хэлээд байгаа л нөгөө шар торгон дээр юу яагаад тэрийг бол галаар өргөд ингээ хөргөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л нөгөө өчил өчиж цацдаг тэр хэлбэр маань ингээл уламжлал тэр хятадны үдчихэд байсан одоо хүмүүгүй үдчихэд байсан их Монголын үдч байсан гэл ингээд өнөөдрийн бидэнд хүртэл ингээ явчихж байгаа нэг ийм онцлог бас байгаа юм аа. За Йоан Гүрний хувьд бол мэдээж их өөрчлөлт орсон. 4 цагийн хурмыг үйлчлэхийг бол одоо Хөвлөө хаан бол хуульчилсан. Энэ 10 поинт номын цагаан түүхэнд бол бичсэн байгаа. Тэгэхээр энэ 4 удирлын тахилга гэдэг энэ дээр ороод ирсэн юм маань юу байна вэ гэхээр нөгөө хүннүгийн үеийн 3 удирлын тахилга дээр нь өвлийн тэргүүн сарын нөгөө шинийн 3-ны галын их тахилгатаа нийлээд ингээд эн чинь 4 удирлын тахилгад яваад байгаа. Хүннүгэн итгэхээр яг хөө манайхан бол өчигтэй 3 удаагийн тахилга байдгаа жилдээ гэсэн боловч яг үнэндээ бол галын тахилга өвлийн эд хүүтэн дээр бол мэдээж уул хайрханд хийдгүү тэр тахилга бол галын тахилга байсан. Тэгээ ингээд 4 удирлын мөчлөгийн тахилга бол дахиад одоо энд ингээд явуулчихсан одоо бүр хуульчлагдаад явж байна. Тэгээд шинээр орж ирсэн бол Чингис хааны тахилга. Яалтгүй одоо ядгийн хятад ёсны тийм нөлөө орж ирээд өвөг дэдэстэй одоо сүм барьдаг. Тэгээд тэрэнд нь тахилгын сүм барьдаг, тэнд нь мөрөгдөг, одоо тайлах хийдэг ийм зан үйл бол орж ирсэн. Цол оны сологдог, шин нэр өгдөг гэдэг юм чи дандаа хятад маягийн соёл шүү дээ. Тэгэхдээ бас энэ дотор ялгаатай. Загасны мах завсартаа гэдэг шиг Бээжинд байгаа өвгдийн сүмдээ болвол хятад маягаар
энэ тахилгаан үлдээд шандууд буюу одоо дээд нийслэлтэй бол Монгол ёсоор зан үйлээ хийжсэн. Тэгээд одоо их Будгалын үе буюу одоо Йоан улс одоо мөхөө Тогоон Төмөр хаан одоо нааша хурж ирсэнээс хойш энэ хугацаанд бол яасан бэ гэхээр Монголын ноёд бол ерөөсөө тэр Йоан гүрний үеийн Хятад маягийн ёслолоосоо татгалзаад эртний ёсороо Тэнгэр шүтлгийн ёсороо ингээд тахилга хийж ирсэн. Тэгвэл харамсалтай нь 1368 оноос эхлээд 1850 онд Батмаг Даян хаан их хаан ор суух хүртэл 200 жил бол дандаа хоорондоо тэмцэлдэж тэрсэлдэж байсан учраас энд бол яг тэр Йоан гүрний үеих шиг тийм нэгдсэн том тахилга бол хийж чадаагүй. Хааны тахилга байдаг, хажууд нь жон одоо юу гэдгийг баруун зүүн гарын эсвэл одоо хааны жононгийн тахилга гэх мэтэр ингээд жижигрээд салаад ингэж явсаар гот 200 жил болоод сая Батмаг Даян хаан иржээж төрийн нэгдсэн тахилгын зан үйл хийгдсэн боловч бас одоо энэ бол төд удалгүй бас ингээд мухардалд ороод саармагчаад явцсан ийм төв байна. Тэгэхээр энэний дараа бол мэдээж Монголын төрийг бол манжууд хэрэгшээсэн. Манжийн үед бол юу болсон бэ гэхээр энэ дээр манжууд бол маш том өөрчлөлт хийсэн. Тэрийг манай судлаачид өнөөдөр анзаарахгүй байгаа. Тэр нь юу вэ гэхээр Чингисийн үе одоо Хөвлөө хааны үеийн бүр одоо нарийн ирэх юм бол нөгөө хүннүгөө үеийн 3 тахилга гэж яриад байна шүү дээ. Тэрний одоо хаврын удирдлын цагаан сүргийн тахилга бол 2 дугаар зэргийн одоо тахилга байсан уг нь. Тэгэнгүүт тэр 2 дугаар зэргийн тахилгыг 1 дугаар зэргийн болгож авчираад тэгээд зуны их тахилга, намрын их тахилга хоёрыг нь бол 2 дугаар зэргийн болгоод зүгээр нэг ноёдын чуулганы үед яадаг тахилга болгож хуургаад ингээд эренбийг өөрчлөөд тавьчихсан. Нөгөө нэг юм бол одоо юу гэдгийг Манжи хааны нэг сонирхолтой юм чинь яасан бэ гэхээр өөрийнхөө удмын шүтээнийг одоо бөөгийн шүтээнийг бол улсын гол шүтэн болгож хуургаад хөөлчлээд бусдын бүгдийг одоо эренбээр нь доош нь дарж өгөөд тэгээд одоо зөвхөн тэрийг одоо юу гэдэг манчин гүрний эзэн хааны тахилгын одоо бөөгийн сүмд нь бол зөвхөн тэр шүтэнтэй мөрөгдөг ийм болгочихсон. Тэгвэл төрийн их тахилгуудаа бол 1911 он хүртэл тасралтгүй хийж ирсэн ганц улс бол одоо манч нар. Тэгвэл манч нар яасан бэ гэхээр нөгөө Монголын гол юм чинь 2 дугаарт нь тавиад ингээд бодлуулж байгаатай адилхан бас тэр төрийн тахилгандаа бол бөөгийн зан үйлийг хийхдээ Монгол ноён хатны онго гэж дуудаж тахилгааг хийдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол бид болоод яг энэ хооронд ингээд буддын шишинтэй болоод өөр маягаар төрийн тахилгааг явуулсан. Манжийн хаан болвол бүр одоо 1911 онд Манчин улс унан унтал Бээжинд яг тахилгын сүмдээ яг бөөгийн ёсоор тэгтээ бүр Монгол ноён хатан гэдэг нэрийн дор онгод дуудаж хагаад төрийн тахилгааг хийж ирсэн. 1901 онд одоо нэг онд Бээжинд бас нэг бослог хөдөлгөөн өмжих үед бол нэг тэр тахилгын сүмийн шатаасан. Тэгээд төд удахгүй иргэд сэргээгээд 11 он хүртэл энэ зан үйл явсан. Өөрөөр хэлбэл нөгөө бөөгийн чинь онго тахилгын зан үйлийг манжууд бол төрдөө хэрэглээд байсан. Бид бол тэр үед бол энийг бол орхичихсан байсан. За тэгээд Богдхаант Монгол улсын үед мэдээж ойлгомжтой. Бөөгийн ёсоор бол албан ёсоор төрийн тахилга одоо хийх энэ үйл бол орхигдсон. За энэ үед нэг ялгаатай юм нь бол Манжи хаан болов Зардгаар Хинтийн хаан уул Богд хаан уул Утган дэнгэр 3 харихны хөрийн тахилгатай болгосон. Гэхдээ энэ Монгол ноёдын саналаар гэж ер нь ярьдгалтай тэгэхээр сүүлд Богдхаант Монгол улсын үед бол дарь уулыг нэмж өөрөөр Алтаваа гэж өдрөө өнөдөр яриад байгаа. Дарь уулыг бол нэмж төрийн тахилгатай болгосон. Энэ бол ингээл нэг 4 хариханд манад төрийн тахилгатай байсан байна. Тэгэхээр өнөөдөр юу болсон бэ гэхээр 1990-ад оноос хойш одоо шүтэж бишрэх хэрэгчдэд нээлттэй болсноор бөөгийн ёсоор уулаа тагцсан бол албан бус хүрээнд бол эргэж сэргсэн. Тэгээ уулын тэнгэр тайх төрийн тахилгын уламжлалтыг бол одоо бурхны шашны зангуулаар үлдэж байгаа. За бөөгийн шашны аюугаар бол дагнсан тахилга хийгдээгүй. За 1995 оны юунд бол дээд овоонд бол юу байгаа шүү дээ. Галзууд цэрэн зайран бол их овоонд очиж бөөссөн. Тэгтээ дунд овоонд бол амнар номоо уншсан. Тэр төрөний багунд ерөнхийдөө чинь 91
юу гэдэг 2001 он байсан. Тэгээ 2001 онд бол хин Бямбдор зайран бол дээд онд болсон. Дунд онд бол амын ёсоор хийсэн. За ингэж нэг хосолж 2 удаа хийсэн. Өөрөөр бол ямар нэгэн төрлийн тахилганд бол бөөгийн зангуулаар бол хийгээгүй. Тэгэхдээ бөөнөр бол их олон зөөнөөрөө нийлээд Монголын одоо тэр нэртэй том хайрхтыг тоорч тахих, удирдлын тахилга хийх юм бол байнга хийж байгаа юм. Одоо нөгөө тэгээд үүний үрдэнд юу гарч ирж байгаа нөхөр яг уул усны тайлга тахилгыг бол бөөгийн ёсоор тахих зангуул бол системчлэгдсэн. Одоо тэнд галлын тахилга, лусын тахилга, хайрхны тахилга тийм ээ. Гэт ингээд бүр хэд хэдэн юуг бол яг цогцоор нь хийдэг ийм хэлбэр рүү ороод ирчихсэн. Нэлээд тийм хуучин юу гэдгийг нөгөө нэг хаддаг яндар уйдагч гэдэг юм уу, хог шороо хийдэг гэдэг тэр юм бол байхгүй болсон. Одоо жишээлх юм бол манай дүүрэн жаргал бол одоо нэлээд олон бөөгийн тахилга үзсэн баг тийм ээ. Тийм тэгээд одоо тийм бурхаалдууны юу байж гэн тийм чин болор дарга бол бас хоёрчуд тахилгыг бол харж ирсэн төртөө амтарч ирсэн тийм ээ. Тэгэхэд тэнд 100 бөөч бай, 50 бөөч бай ерөөсөө яг одоо отоглол сүлд нь явахдаа бол байгаа газар нэг Монгол айл нүүдэх шиг цэвэрлээд юу ч байхгүй болгоод ингээ явдаг. Сүүлийн 3 жил дандаа тийм тахилгуудад бол бид нар бол хараад байгаа. Тэгэхээр эдгээр маш их тийм системчлэгдэж байгаа юм байна гэсэн нэг ийм ойлголт бол төрсөн. Ер нь бол тэр удирдлын тахилга буюу өөрөөр хэлэх юм бол аль хүннүгөө юус эхлээд энэ удирдал удирдлын заагдар гэдэг энэ тахилга маань тэгэл өнөө үеийн бидний хүртэл ингээ уламжлагдаад явчихжээ гэдгийг бол та хүн харж байгаа байх. За тэгээд ерөнхийдөө бол яг нэг дүгнээд хэлэхэд бол бөөгийн ёсоор уулын тэнгэрийг тавих зангуул бол ингээд хүннүгөө үеэс язгуур чанараа хадгалсан. Дөрвөн удирдлын мөчлөгтэй тахилга одоо ч үлдэгдсээр байна тийм ээ. Мор, хон, үхэр алж өргөл үлддэг ийм уламжил байсан. Тэгээ буддын шашинны нөлөөгөөр бол одоо ингэж амтны аминд хүрхээ байгаад одоо сэтрэлдэг болсон. Бөөнөр сэтрэлж байна, лам нар сэтрэлж байна. Өөрөөр хэлбэл амьдаар нь тэр одоо байгальтанд сүргтэн тавьдаг ийм юу бол соёл бол одоо бий болчих. За шүтээний утга бол бас яхан өөрчлөгдсөн. Өөрөөр хэлэх юм бол шүтэн гэдэг нэг тийм уул усандаа мөрөх, тэнгэрт мөрөх зангууд хийх тийм газрын нэр байсан болвол одоо бол одоо юу гэдэг нь хөв бөөнөр, за бөөгийн гал гэж бас нэг ойлголт гарч байна. Одоо олон сон шавнартайгаа багш нь нээлээд нэг гал болдог. Эднэр бол одоо ингээд шүтээний өргөө гэдэг ийм өргөнүүдтэй болсон. Тэндээ одоо зангуудаа хийдэг. Уул хайрхандаа гэдэг бас нэг ийм онцлог ялгаа бол гарч ирж байна. За тэгээд байгальдаа үлдэхээс гадна байгальд одоо уул усны тахилгыг хийн, шүтээний өргөөндөө үлдэн, алсаас зөвлөж тахих зангуул бол шинээр сэргичлээ ялтгүй. Бөөдөр нэг сонин байгаад байгаа шүү дээ. Энэ сүүлийн үед гараад авахд жишээ нь шинэ сэргэг болсон бөө одоо өвдөцсийнхаа нутагт уул хайрханд очиж мөрөх боллоо гэхэд эхний жил бол алсын харагдах зайнаас зайны газар одоо бөөлж юм оргоод, 2 дахь жил нь ойртож өргөөд, 3 дахь жил нь бэлт хормойд нь хурч бөөлөөд гэдэг. Тэгээ болжгүй дэр нь тэр уул архины орой дээр орохгүй нь одоо өвгдийнхээ зулай дээр гიშгсэнтэй адил гэх мэт нэг иймэрхүү юмуд бол бас сүүлийн үед нэлээд анзаарэгддэг болсон байна. За наранд мөрөх занг бол угаасаа сэргичлээ. За албан бусаар өөрөөр хэлэх юм бол төрийн биш. Одоо зүгээр албан бусаар бол хар сүлд, алаг сүлд, цагаан сүлдийг бол бөөгийн шашны зангуулаар бол тайх явдлуудаар нь тогтмолж чад байна. Нэг иймэрхүү өөрчлөлтүүд бол байна. Тэгээд энэ өөрчлөлтүүд маань яалтгүй л одоо тэр хэдэн эзэнт хүрэн дамжсан ангадагч юм хадгалаад байгаа учраас энэ бол тэгээд ямар шашны үд зангуул байхаас илүүтэйгээр яг тэр нэг уугуул юм бол ингээд хичнээн 100 өнгөрсөн ч гэсэн бас нэг хадгалагдчихэд юм байна гэдэг тэр баримт нь л одоо их чухал байгаа юм да. За тэгээд төгсгөлд нь бол одоо ингээд юу хэлэх гэж байна гэхээр нэг л юм байна. Бөөгийн шашныг бол одоо ямар нэгэн тийм сургаал номлогүй гэж цэгцэрсэн тодорхой одоо судар номгүй гэж ингэж их шүүмжилдэг. Гэтэл нөгөөх маань яасан бэ гэхээр ерөөсөө тэнгэр газар хүн гэсэн гормсон
юмны амьд холбоо л одоо хамгийн чухал гэдгийг үздэг. Тэгтээ хүн бол итгэхгүй зүгээр нэг мөргөд залбираа тэнгэрээс газараас юм гүйж идэх юм биш. Хүн өөрөө дунд нь итгэвтэй субъект байгаад газрын өмнөөс тэнгэрт мэдүүлж яадаг мөн одоо зуучлж яадаг ийм л субъект юм байна. Өөрөөр хэлэх юм бол уулын тэнгэрийг тайна гэдэг тэр ойлгох чи юу байсан бэ гэвэл энэ уулын тэнгэрт одоо тэр мэдүүлэх, айлтгах, өчөх энэ бүх юмыг бол бөөл хийдэг. Хүн л хийдэг. Заавал бөөх юмгүй тэр зүгээр Монгол хүн ч гэсэн өөрөө уул усныхаа өмнөөс ингээд тэнгэрт хандаад. Тэгэхээр энэ маань өөрөө ийм гурвал хүчний амьд холбоо юм байна гэдгийг бол манай Бэрагвай, Дулумгай, за Сүхөтгай, за манай ч гэсэн юм бүтээлүүд бол ер нь бүгд санал нэгдэж байгаа. Тэгээд энэ нь өөрөө нэг эртний бөөгийн галын дуудлаган дээр бас одоо Эренчингой нөгөө гадаад төвлөсөн 50 оны номдор байна шүү дээ. Хүмүүн тэнгэр газар гурвын хүч сүлд буян гიშгийг хүргэн эрүүлж бүтэнд хүслээр өгөн сойрхоо гэж. Тэгээ энийг бол Бэрагвай шилжих юм бол ерөөсөө чинь хүн тэнгэр газар гурвын аймаа холбоог айл эртэн бөөгийн дуудлаган чинь шүлэглээд нэг ёсны шинжлэх ухааны томьёол болгоод гаргачихсан юм байна штэ гэдэг одоо Бэрагвай шилжих юм бол хэлсэн баг жишээтэй. Тэгэхээр энд сүүлийн 30-аад жилд бол Монгол хуу эрэг зэрэг явцдаа нэг тийм замбраагүй хаос байдлаа бол одоо гэтлээд институционалчлаг үйл явц нь бол амжилттай хэрэгжээд тэгээд одоо юу гэдгийг хүннүү болоод эртний хүннүү түүний дараах төр тулсуудын тайлга тагдаг үйлчилсэн уламжлалт зангуудыг залгамжлахаас гадна бас нэг орчин үеийн нийцүүдэн шинжил хийж байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байна. За баярлалаа анхаарал тавьсан. За Галарет докторт баярлалаа. Сонирхолтой сайхан илтгэл хэдийгээр илтгэлийн сэдв шууд бурхан халдун хайрханд одоо хамаарахгүй мэт өөрөө тайлбарлсан боловч яалтчгүй ерөөсө бурхан халдун хайрхныг одоо хайрлах, хүндлэх, дээдлэх өөрөөр хэлбэл бурхан халдун хайрхнаар дамжуулж их нутаг уул ус өөрийнхөө уг гарвалыг хүндэлж дээдэлдэг ард түмний хувьд бол энэ тайлга тахилгын зан үйл бол яалтчгүй цогцлбор юм шинжтэй соёлын үзэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл хүн байгалийн харил, хүн байгаль өөрөөр хэлбэл тэнгэр газрын хоорондох хүмүүний харилцааг хамгийн их одоо өвөрмөц байдлаар цогцлбор байдлаар илэрхийлдэг юм соёлын үзэгдэл бол яалтчгүй тайлга тахилгын соёл байдаг. Тэгээ энэ соёлын одоо урт удаан хугацааны оршихуйн уламжил шинжиллийн асуудлыг хөндсөн нэн өргөн хүрээтэй юм илтгэл байлаа. Үнэхээр уламжлал бол тодорхой хэмжээнд хадгалагдаж яваа нь бол ялангуяа тэр тахилгын эренбүүд одоо хадгалагдаад явж байгаа. Ялангуяа тэр одоо сэтэл зүгэл тахилга бас наран дөмөргөх тахилгын энэ зан үйлүүд бол олон үеийн зууныг дамжин өнөөдрийн хүртэл уламжлагдж байгаа. Энэ бол яалтчгүй тахилгын соёлын доктортой шинжийг бол илтгэж байна. За үүний хажуугаар альва соёлын үзэгдэл бол түүхэн цаг хугацааны ирэхээр за бас бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бол байн уламжлалт нь тодорхой хэмжээнд хөдөлгөөнд оршиж шинчлэгдэж шинэ арга хэлбэр, шинэ одоо өвөрмөц тийм одоо шинэ чанарыг бас өөртөө олж авч яадаг. Тэр нь бол энэ тахилгын зан үйлийн хувьслын өөрчлөлтийн тодорхой баримтуудаар бол харагдаж байна. Үнэхээр одоо 90-ад он гараад ялангуяа тэр уламжилт одоо сэтгэлгээ өөрчлөгдөж ардчил зах зээл Монгол нэвтрэхийн хэрээр бөөгийн одоо энэ ялангуяа хотын бөө гэдэг энэ нэг шинэ одоо соёлын үзэгдэл гарч ирж бөөгийн уламжлалт нэлээд тийм хөрснөөсөө холдож бас тэгсэн мөртлөө нэг тийм бизнес шинжтэй болж хүмүүсийн сүсгэллэг одоо тэр сүсэг бишрлийг далимдуулж янз бүрийн одоо эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавруудыг авчирсан ийм одоо зохиомл шинжтэй зан үйлүүдээр бол нэлээд баяжиж ингэж хөгжих айстаа болсон. Тэр нь бол уналтын одоо тийм нэг уруудл дороотолтын ийм шинж байсан гэж ингэж ойлгож болохоор байдаг. Харин Галарет докторын саяын одоо илтгэсэн илтгэлээс харахад бол бөөгийн энэ уламжилт зан үйл бол түүхэн цаг хугацааны үе болгонд өөр өөрийн онцлогтой уламжлалаа хадгалсан боловч тодорхой хэмжээний дараа өнөөдөр ялангуяа Монголд бол нэлээд тийм мэдлэгэн системчлэгдэх тухайн уламжлал нь нэлээд тогтвортой хадгалагдах өөрөө өөрийгөө дотроос одоо цэнэглэж гэх юм уу цэвэрлэж ариусгаж ариун дагшин уламжлалаа эргэж одоо сэргээх ийм айс бол ажиглагдж байна гэсэн ийм санаа хэлж байна. Энэ дээр бол бас одоо би ч гэсэн санал нэг байна. Тэнгэр газар хүн гурвын хооронд бол ер нь бол тахилгын зан үйл буюу соёл оршдог. Тэр одоо түгээмэл зүй тогтол бол энэ саяын ихтгэл дээрээс бол ажиглагдлаа. Баярлалаа.